Сайн байна уу? Сонин байна. Энэ удаагийн бага арканы уншлагадаа тавтай марил. Бага аркан гэж юу юм бэ? Бага аркан гэдэг нь 5-аас 10 минут үргэлжлэх уншлагыг хэлж байгаа. За нэмэлтийн хугацаанд бас яг уншлагатайгаа адилхан хэмжээтэй байх болно. 10 орчим минут байдаг. За асуултыг нь танилцуулъя. 90-30 оныхаа төлөвийг нь харж өгнө. Энэ уншлагад нь таны одоогийн байдал болон одоогийн байдалтай хамааралтай зөвлөгөөг за тэгэд 90-30 оногт юу тохиохыг нь харж өгөөд эхний хэсэг нь дуснаа. Хэрвээ нэмэлтийг минь авах юм бол энэ нөхцөл байдалтай холбоотой мэдээллүүдийг авч өгөх болно. 3 групп байгаа. Групп номер 1, групп номер 2, групп номер 3. Групп номер 1-ийг бархас байд гэд нэрлэе. Групп номер 2-ыг зүрх гэд нэрлэе. Групп номер 3-ыг сар гэд нэрлэх болно. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад хамгийн татагдаж буй группийг сонгоорой. Групп номер 1 уншлагадаа тавтай марил. За та бархас байд бөгөөд take a stand, follow your energy. Өөрийнхөө байр суурь дээр баттай зогсоорой. Тэгээд энерги дагаарай гэсэн утгатай хөзрийг сонгосон байна. Бархас байд буюу 4 дахь өдрийн энерги нь өөрөө тэлэлтийг бэлэгддэг. Их хэмжээний тэлэлт, шин зүйлс амьдралд орж ирэх, шин мэдлэг, шин байр, машин, эсвэл бизнесийн тэлэлт, мөнгө санхүүгийн тэлэлт. За хүнтэй сууж байгаа бол хүнтэй суух нь бас амьдралын тэлэлт гэж тооцогддог байгаа. Иймэрхүү зүйлсийг бэлэгддэг их сайхан эерэг энергитэй балжням дашням гэдэг үг орж ирээд ахыг балжням дашнямтай хөзөр байгаа юм аа. За эхлээд таны одоогийн байдлыг нь харж өгье. Таны одоогийн байдлыг харж өгснөөр энэ нь бас давхар энергийн шалгалт болж өгнө. Энергийн шалгалтын үеэр энэ групп нь яг тань таарах, таны нөхцөл байдалтай таарч байгаа групп мөн байна уугүй юу гэдгийг нь олж мэдэх боломжтой. За групп номер 1-ийн энергийн шалгалтыг нь харъя. Одоогийн нөхцөл байдал нь ямар шүү байдалтай байна? За маш том хувь заяаны эргэлтийн өмнө ирж өгсөн байна. Амьдралд нь чухал зүйлсүүд тохиож байна. За гэхдээ энэ чухал зүйлсүүд нь барцад гарч байгаа үйл явц харагдаж байна. Удаан хүссэн хүлээсэн манифест нь ч биелж байгаа үйл явц харагдаж байна. Сайн сар хоёр нийлсэн хамтдаа байгаа харагдаж байна. Энэ үзрэх нотоос ижихтэй энэ үзэр дээр би нэмэлт үзэр харъя. The Hermit, Death, the Sun, the Devil. За, групп номер 1. Та бүхэн маань яг та бүхний хүссэн хүлээсэн шинжилэлт хүссэн хүлээсэн амьд насан туршдаа мөрөөдсөн хүссэн амьдрал нь таны босгон дээр ирчихжээ. За гэхдээ энэ зүйл нь орж ирэхийн тулд таны амьдрал тэр чигээрээ хувирах шаардлагатай болно тийм үү? Амьдрал нь тэр чигээрээ хувирах хэрэгтэй болно. Та тэгтэл энэ хувирлыг яг үндэ эсэргүүцээд байна. Энэ хувирлыг буцаах гэдэг жоохон айгаад байна. Тийм яг хүсэл мөрөөдөл нь айгүй хүчтэйгээр биелж байгаа боловч хүсэл мөрөөдөл нь биелж байна гэдэг нь таны өөрчлөлтүүд заавал орж ирэх хэрэгтэй тийм үү? Юм тухгүй өөрчлөлтүүд, тухтай өөрчлөлтүүд заавал орж ирэх шаардлагатай болно. Энэ зүйлсийг эсэргүүцээд байх шаардлага байхгүй. За жишээ хэлэх юм бол та маш удаан хугацаагаар крашилж исэн, харж исэн хүнтэйгээ үерхэж харилцаанд орж эхэлж болцсошгүй тийм. Хэрвээ тийм бол та сингл байсан шиг амьдарч чадахгүй болно тийм үү? Тэгтэл таалхлаар буцаад сингл одоо юу гэх юм өмнөх амьдралдаа хэтэрхий дассан учраас өнгөрсөн амьдралынхаа хэсгүүдийг авч үлдэх гээд байна. Өнгөрсөн амьдрал руугаа буцах гээд байна. Өөрөөр бол өөрийн манифестик блоклоод байна. Өөрийн хүссэн хүлээж байгаа хүсэл эрмэлзлээ жоохон блоклоод босгоор давуулж оруулж ирэхгүй, үүдээ нээж өгөхгүй байгаа тал харагдаж байна шүү. За гэхдээ бас таны айдсыг бол ойлгож байна. Яагаад ингэж хийж байгаа, яагаад ингэж их эсэргүүцэж байгааг бол би маш сайн ойлгож байна. Яагаад гэвэл энэ таны амьдралд орж ирэх гэж байгаа өөрчлөлт нь, шинжилэлт нь бүр үнэхээр агуу өөрчлөлт байна.
таны амьдралыг оронгоор нь эргүүлэх өөрчлөлт байна. За тэгээд энэ өөрчлөлтөөс амархан буцах боломжгүй болов уу? Тийм? Одоо иймэрхүү өөрчлөлтүүдийн жишээ гэх юм бол гадаад руу явж амьдрах, нүүх, шин том ажилд орох гэдэг ч юм уу те. Харилцаанд орох, хүнтэй суух, хүүхэдтэй болох гих мэтчлээ. Одоо эсвэл хэрвээ та ямар нэгэн тусгай карьер мэргэжлийн хүн байгаа бол тэр тусгай карьер мэргэжилтэд албан тушаал дэвших. За хэрвээ жүжигчин дуучин хүн болвол их том киноны санал боломж орж ирж авах гэдэг ч юм уу те. Том продюсертэй ажиллах гэдэг. Энэ зүйл нэг окей гэж хэлээд энэ зүйлийг нэг босгороо оруулах юм бол энэ зүйл амархан гарч явахгүй. Тэгээ таны амьдрал үнэхээр оронгороо өөрчлөгдөнө. Та харин амьдралаа бүр амьдралаа ийм хэмжээнд өөрчлөхөд бол жоохон бэлэн биш байгаа даа. Хуучин байдалтай жоохон тухулсан ихтерхэд хуучин байдалтай ихтерхий дассан байгаа даа. Тийм учраас өөрийнхөө замд өөрийнхөө нуруунд өөрөө хутга зоохгүй юу? Өөрийнхөө замд садаа болох гэдэг үйлдэлүүд хийгээд байна шүү. Эндээ болгоомжтойгоор анхаараарай. Тэг үнэхээр хүсэл мөрөөдөл нь зүүдэнд л орж ирдэг байсан хүсэл мөрөөдлүүд нь биелэх гэж байна. Ингэснээр амьдрал нь бүр тэр чигтээ өөрчлөгдөн. За тэгээд ийм хоёр аксалууд л гэдэг эндний өндөө үзэр гарч ирсэн учраас хосын ярилцаа, хамтрал, тэг хүн хоорондын хамтрал гэх мэт зүйтэй холбоотой байх болно. За тэгээд энэ зүйлийг авсан жоохон imposter syndrome гэж ярьдаг. Тийм одоо өөрийнхөө авсан зүйлийг авч буй зүйлийг хүртэх ёстой, хүртэх хэрэгтэй гэдэгтээ бүрэн итгэхгүй байгаа дахлаар тэр зүйлийг нурааж унах гэдэг ч юм уу, эсвэл би энэ зүйлийг хүртэх ёсгүй байсан, худлаа байсан, миний чадвар хүрэхгүй байсан гэдэг ч юм уу, эсвэл энэ хүмүүс намайг худалч хуурма гэдгийг олоод мэдчихвээ дээ. Би хангалтгүй байсныг олоо мэдчихвээ дээ. Тэ одоо хичнээн намайг энэ ажилд авч байгаа ч гэлээ дараа нь буцаагаад халчих вэ дээ. Энэ хүн надтай үргэж байгаа ч гэлээ буцаагаад надаас салчих вэ дээ гэдэг ч юм уу. Миний мяг харангуйтай надаас салчих вэ дээ гэх мэт юм айдас таны дотор байна шүү. Энэ айдсыгаа дотроосоо гүнээсээ гаргаж ирээд мэдрээд тавьж явуулаарай гэж би зөвлөё. За тэгээ хуучин трам, хуучин шархтай холбоотой би 100% шаргалтай байх эрх байхгүй гэдэг юм. Сэтгэлийн завинуур бол орж ирж байна. За, тэгэхээр энэ нөхцөл байдал дээр нь яг сахиуснаас нь цахан зөвлөгөө юу гэж орж ирэх нь хараад байгаа. Таны дараагийн алхам нь юу байвал зүгээр вэ гэх мэтийг нь хараад өгье. Энийг яг чухал үзэрнүүд гарч ирсэн байна. Home. За гэр орчин бөгөөд эргэн тойрныхоо орчныхаа асуудлуудыг ангаагаарай гэдэг шууд утгаараа зөвлөгөө орж ирж байна. Энэ нь хинтээ ямар хүмүүстэй амьдардаг вэ? Хамт амьдарч байгаа хүмүүстэйг асуудлууд ангаагаарай. Тэгээ гэр орчныхаа гэр нь таалагддаггүй юу? Энэ зүйлсийг ангаагаарай. За тэгээ дэлхий гэдэг гариг дээр гэртэй байгаа юм шиг өөрийгөө мэдэрч чаддаг өө эсвэл дэлхиээс гараа авчмаар санагдаад байдаг өө. Энэ асуудлуудыг ангаагаарай гэдэг зөвлөгөөс их уснаас нь шууд орж ирж байна. За одоо таны ирээдүйд энэ 30 хоногт энэ уншлагыг авснаас ирээдүйн 30 хоногт юу дэх ах вэ гэдгийг хараад өгье. За хоёр үзэр шууд унаж гарч ирж байна. Бас үзрийг авъя. Page of Pentacles шинэ боломж, нийгэмтэй холбоотой шинэ боломж, шинэ нийгмийн байр суурь те өөрийгөө батлах, өөрийн нэр хүндийг сэрэх боломж. За алстай их хэмжээний өр өгөөжийг өгөх шин зүйлсүүдийг, шин аяллуудыг, шин боломж үүднүүд нээгдэж байгаа харагдаж байна. Ажлын санал гэх мэт зүйл харагдаж байна. Нийгмийн байр суурь дээшлж байгаа харагдаж байна. The Lovers хосын ярилцаанд орж байгаа харагдаж байна. Хин нэг хүнээс салж байгаа буруу хүнээсээ салаад зөв хүнтэйгээ нийлж байгаа, зөв хүнийгээ олж байгаа харагдаж байна. За гэр гэдэг үзэр дахиад доошоо хараад гараад ирсэн. Тэгэхээр нүүх шаардлагатай нүүх талаар бодож эхэлж болзошгүй. Таны байгаа орчин, амьдарч байгаа улс орн нэг л биш үү, нэг л таарахгүй байна. Тэ энийг байлгах шаардлагатай байж болзошгүй гэдэг ухаарлалтаас орж ирж байгаа харагдаж байна. Их өндөр хэрэгэм зэрэгтэй хүнтэй гэдэг ч юм уу эсвэл өндөр хэрэгэм зэрэгтэй хүмүүс улсуудтай танилцаж байгаа харагдаж байна. Wheel of Fortune за эрэг үлийн үер те үлийн үерийн шагналууд орж ирж байгаа харагдаж байна. Ten of Swords дахиад гараад ирсэн. За тэгснэ энэ их олон гой зүйлсүүд дараагаасаа түн түнгээ орж ирэнгүүт
та жоохон энэ зүйлсийг бүрэн хүлээж авахгүйгээр нөө босгоод авахгүйгээр хаалгаа нээж өгөх байгаа дээ шүү дээ тий. Хитрхи сүрдээд энэ бүх зүйлсүүдийг нураах гэж оролдох вэ? Та нураах гэж оролдсон шүү. Одоо тий хэрэлдэх шаардлагагүй үнтэйгээ хэрэлдэх, муудалцах шаардлагагүй үнтэйгээ муудалцах, ажилдаа хоцорч ирэх, алтан боломж тохиогоод ахт нүгүү гэж хэлэх гэдэг ч юм уу. Ингээд байгаа бол энэ та ерөөсөө өөрөө өөрийнхөө замд садаа хийх гээд байгаа, өөрөө өөрийгөө саботаж хийх буюу тэгээ өөрийнхөө амжилтыг өөрөө нураах гэдэгтэй холбоотой. Яагаад ингэдэг вэ гэхээр ер нь бол сэтгэлийн шархнаас л болдог. Өнгөрсөн травм шархнаас болдог. The World, Page of Cups, The Hanged Man. Тийм зарим зүйлсүүд дээр та ангаах шаардлагатай зүйлсүүдийг хүчтэй гарч ирнэ. Ерөөсөө удаан хугацаагаар та ангаагаагүй байгаад байсан, барьж яваад байсан зүйлсүүд гарч ирж байгаа харагдаж шүү. Их хүчтэй зөрүүд зан илэрхэн нэ. Тэний нэлээд хүчтэй зөрүүд заны асуудал нь тодорч илэрч гарч ирээд энийг ангаах шаардлагатай болж байгаа харагдаж байна. Тэ ингээд шин зүйлд та магадгүй нэлээд зөрүү төрлийн хүн байж болцсошгүй. Тэгээ шин зүйлийг амьдралдаа оруулж ирээ гэхээр дассан зүйлэл хийх гээд дассан арга барилаараа л байх гад зөрүүдлээд байдаг гэж болцсошгүй. Энэ асуудал нь бол одоо ирээдүйн одооноос 30 оны дотор ер нь ангаагдаж байна. Энийг ангаах юм бол Ten of Swords буюу өөрийнхөө зам садаа байдаг, өөрийнхөө амжилтыг нураадаг асуудалнаас дагаад ангаагдах боломжтой. Six of Pentacles за гэрээ хэлцээр зурж байгаа харагдаж байна. Их ашигтай зөв гэрээ хэлцээр зурж байгаа харагдаж байна. Knight of Cups тийм та ангаалтыг эсэргүүцэж байна. Хөгжлийг эсэргүүцэж байна. Eight of Cups за хэрэг та тэгээ бүр үнэхээр зөрүүдлээд энэ зүйлийг ангаахгүй би зөрүү зангаа тавьж явуулахгүй тассан зүйлэл хийнэ гэдээ ах юм бол таны амьдралд нь орж ирэх гэдэг энэ сайхан ивэлүүд нь жаахан хойшлогдно, баг зэрэг хойшлогдно. Бүр булаагаад авчихгүй сахиусууд нь бүр хураагаад авахгүй гэхдээ жаахан хойшлогдно. Хэдийн хугацаар хойшлогдох юм бол Sagittarius номын орд гарч ирж байна. Sagittarius номын орд Бархас байд хоёр нь холбоотой байгаа. Бархас байд гэдэг энэ гаргаа нь өөрөө номын ордыг захирдаг гариг учраас холбоотой гаригс байгаа. 9-7 хоногоос 9 сарын хугацаанд хойшлогдож болцсошгүй гэж харагдаж байна шүү. Sagittarius тий. За тэгээд хэрвээ энэ ивэлүүд нь хойшлогдох юм бол та томоохон аялалд гарах шаардлагатай болно. Сүнсний аялалд өөрийгөө олон таних, олж мэдэх, өөртөө танилцах, дэлхийдээ танилцах, иргэн орчиндөө танилцах, суралцах ийм аялалд гарan байж иж сахиусууд нь таныг энэ ангаалтыг нь хийлгэнэ. Тэгэхээр та ангаалтаа ойрын 30 хоногт амарханч биш л дээ. 30 хоногт хурдан ангааж болно. Жохон хүчтэй час хийж ангаана гэхдээ хурдан ангааж болно. Эсвэл 9-7 хоногоос 3 сараас 9 сарын туршид нэлийн мууртай аян зам юм адал явдлаар туулж ийж те нэлийн цаг оруулж ийж энэ ангаах ёстой зүйлийг ангааж болно гэсэн юм сонголт гарч ирж байгаа юм байна шүү. За тийм ээ тэгэхээр таны ирээдүйн 30 хоногт бол юм байна. Сайхан багцлаад хэлэхэд маш өндөр ивэлтэй хосын харилцаатай сайн эерэг гэрээ хэлцээртэй буруу зүйлээсээ салж байгаа харагдаж байгаа. Гэр орчин таалагдахгүй ухаарад өөр гэрлүү нөмөр байгаа, өөр улс руу нөмөр байгаа ухаарж байгаа шинэ боломжууд орж ирж байгаа. Алстай хэмжээний үр шимтэй байх боломжууд орж ирж байгаа. За сайхан гал халуун болцооч гэсэн харагдаж байгаа тийм хосын харилцааны хөзөргөөд ирсэн. За гэтээ энийхээ хажуугаар та зөрүү занаа хадгалж авч үлднэ. Удаан хугацаар амьдралд нь асуудлыг үүсгэсэн зөрүү занаа эргэж гарч ирнэ, айгу тодорч гарч ирнэ гэж бас харагдаж байна. За урьдчилгын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Хэрвээ манай нэмэлтийг маань авах юм бол нэмэлтээр нь яг ямар сахиусаас нь ийм мэдээлэлүүд орж ирсэн бэ? Тэгээ бас нарийн ширийн мэдээллүүдийг нь аваад өгье. Нэмэлтээр орж ирж байгаа мэдээлэл нь бас эхнийхээ хэсгээс илүү нарийн болох боломжтой байдаг байгаа. Тэгээ өмнө нэмэлтийг маань авч ирсэн бол мэдж байгаа бах тийм. За тийм ээ. Тэгэхээр маш их баярлалаа. Хэрвээ нэмэлтийг минь авах гэж байгаа бол туудахгүй уулзъя. Бичлэгийн хэмжээ өндөрлөх гэж байгаа бол өндрөөс өндөр амжилт болон сайн сайхны хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Групп номер 1 уншлагада, групп номер 2 уншлагада тавтай морил. За зүрхний зөрөгтэй, нэгэн тоотой энэ бүх зүйл маш хурдан өргөшөлж байна гэсэн орчуулгатай хөзрийг сонгосон байна. За. Тэгэхээр шууд энергийн шалгалтыг хийдэ. Энэ хөзөр нь юу хэлтэж байна вэ гэхээр та маш хурдцтайгаар ахиц гаргаж байгааг илтгэж байгаа. Маш мундаг байна, сайн байна. Ялангуяа хайр дурлал, хосын амьдралтай холбоотой
зүйл дээр их хурдцтай явж байгааг гэлтгэж иж болно. За таны одоогийн байдлын энергийг хараад өгье. Хэрвээ таны одоогийн байдал таарч байвал энэ нь таны групп мөн гэсэн үг юм. Хэрвээ таарахгүй байвал өөр группийг сонгоорой. The Fool шинэ эхлэл. Цоо шинэ эхлэл. Хуучин бүх зүйлсүүдээ нураагаад хуучин бүх зүйлсүүдээ суураар нь шинжилж байгаа энерги байна. За, групп номер 2 та үнэхээр сайн явж байна. Ер нь таны одоогийн байдал маш сайн явж байна. Өөрийгөө маш сайн хайрлаж чадчихээн. Эргэн тойрныхоо хүмүүсийг ч гэсэн хайрлаж чадаж байна. Цоошин амьдрал, цоошин эхлэл таныг хүлээж байгаа харагдаж байна. За тэгээ та бас маш зоригтой байж чадаж байна. Солих шаардлагатай, болох шаардлагатай, өөрчлөх шаардлагатай, ангаах шаардлагатай гэсэн зүйлс бүртээ маш зоригтойгоор өөрийгөө хитрхий шахахгүйгээр өөрийгөө хэрцгийлэхгүйгээр те маш өөртөө ээлтэй байдлаар энэ бүх зүйлдээ нүүр тулаад шаардлагатай зүйлсүүдийг дор нь зохицуулаад явж чадж байгаа харагдаж байна. Таны сахиуснууд таныг ийм хурдан ахиц гаргана гэж таамаглаагүй байсан. Таны сахиуснууд бол таныг сансноос нь бодсноос нь илүү хурдцтай, бодсноос нь илүү мундаг байна гэж харж байгаа байна. Тэгээ таныг маш ихээр магтаж байна. Танаар биширч байна. Тэ? За. Тэгээ ерөнхийдөө бол ингэж амар хурдан явахын тулд те хүмүүс хурдан амьдралд хурдан ахиц гаргахын тулд өөрийгөө шахах хэрэгтэй, дайчлах хэрэгтэй, амрах жолоогүй те амрах амсхийх зайгүй ажиллах хэрэгтэй гэж боддог бол яг үндэ тийм шээ. Таны яг одоо хийж байгаа зүйл, яг одоогийн байдал нь бол хамгийн хурдцтай явах номер 1 арга нь муу юм. Тэгээ таны одоо байгаа байдал нь өөрийгөө маш сайн тордож байна, эргэн тойрныгоо маш сайн тордож байна. Амсхийх үедээ сайхан амсхийсэн шиг амарч чадаж байна те ажил амралтаа маш сайн зохицуулж байна. Ангаалт болон амралтын тунаач гэсэн маш сайн зохицуулж чадаж байна гэж харагдаж байна. За тэгээ маш том шинхэн адал явдал таныг хүлээж байгаа харагдаж байна. Таны одоогийн байдал дээр нэмэлт хөзөрнүүдийг харъя. За. Тань сэтгэлтэй нэг нь таны амьдралд орж ирж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ сэтгэлтэй нэг нь жаахан одоо муухай сонио гიშгэлэхэд гуйлахчин мэтэр орж ирж байгаа харагдаж байна. Одоо сэтгэлээс өөр өгөх юм байхгүй гэдэг шиг тийм мөнгө төгрөг байхгүй, санал олгох зүйл байхгүй. Үнэхээр сэтгэлээс өөр зүйл байхгүй. Тэгээ жаахан ялагдл хүлээсэн, жаахан шовдрлогдсон хэцүүхэн нөхцөл байдалд байгаа хүн танд асар их хэмжээний сэтгэлийг зарцуулахаар бэлдэж байгаа харагдаж байна. Хайр дурлал хосын амьдралын талаар ялтчгүй мэдээлэл баггүй гарч ирж байна. За эдгээр дээр нэмэлт хөзөрнүүдийг харъя. 0404 гэж захиусны тоо харагдаж байна. Дэлгэцэн дээр 8-ын тоо болдог. Chemistry Deception. За, тэгэхээр таны вибрац, таны энерги маш өндөр болсон учраас одоо жоохон сони энергитэй хүмүүс тань татагдаж эхэлжээ. Сонин содон гэдэг нь болохоор сайн ч хүмүүс байна, саарч хүмүүс байна, янз бүрийн хүмүүс таны энергинд маш хүчтэйгээр татагдаж эхэлж байгаа харагдаж байна. Таны бүтээсэн өөртөө бүтээсэн зүйлээс нь амсчихсан, авчих юмсан гэсэн энергитэй хүмүүс их хэмжээгээр соронзлогдсон татагдаж орж ирж байгаа харагдаж байна. Энэ хүмүүсийн багагүй хувь нь худалч хүмүүс юм шүү. Худлаа дүрсгэж байгаа шүү, масктай байгаа шүү, тийм. За тэгээ бас тантай дайсагнах гэдэг ч юм уу, тантай өрсөлдөх сонирхолтой хүмүүсийн дунд нь бас байгаа гэж харагдаж байна. Атааждуутай санаатаагаар орж ирж байгаа тийм. Гэтэ гаднаа болохоор их сэтгэлтэй хүмүүтээр орж ирж байгаа. Гэтэ энэ дунд яг жихнээсээ сэтгэл зарцуулмаар тусламаар байгаа гэсэн хүмүүс нь бол байгаа. Тэрнийхээ хажуугаар юм саар хүмүүс нь ч гэсэн бас байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр их хэмжээний хүмүүс өөрийнхөө аягийг өөрсдөө дүүргэж чаддаггүй хүмүүс таны аяганаас авах гад амсах гад
орж ирж байгаа харагдаж байна шүү. Энэ талаар та мэдж байгаа болов уу те? Яг одоогийн нөхцөл байдалд ийм хүмүүс байгаа харагдаж, ийм энергинүүд байгаа харагдаж шүү. За тэгээд энэ саар хүмүүсийн зарим нь угаасаа анханасаа ойлгомжтой байсан. Эхний харалтаар, эхний танилцсан өдрөөр те, эхний харс толсон өдрөөс эхлээл онцгүй хүн сониун гэдгээр мэдэгдэжсэн. Гэхдээ та энэ үнийг хүнд боломж өгье гэж удаа за яхав дэх хөрхидөө гэж бодоод арай өөрөөр бодох болсон байж болцсошгүй. Тийм бол таны анхны сэтгэл үнэн байх. Үнэн юм шүү. Энэ хүмүүс анхны сэтгэл нь танд жоохон онцгүй санагдчихсан бол тэр нь үнэнд үнэлт байсан юм шүү гэдэг зөвлөгөө орж ирж байна. За одоо таны ирэх 30 хоногт юу дэх ах нь хараад өгье. Энэ урьдчилгыг авснаас ирэх 30 хоногт таны амьдралд юу дэх ах гэдгийг хараад өгье. The High Priestess, the Devil, 8 of Swords, 4 of Swords. Ойрын 30 хоногт багагүй хэмжээний бодлон тохиох болно. The Lovers үзэр гарч ирж байна. The Chariot доош орсон гарч ирж байна. Багагүй хэмжээний бодлон, стресс, өмнө тохиож байгаа харагдаж байна. Одоогийн таны амьдралд энэ байгаа хүмүүсүүд нь жүжигчин хүмүүс байгаад байна. Тэгээ саар санаатай хүмүүс байгаад байна гэдэг яг одооноос эхлээд энэ зүйл тохиогоод байгаа. Одооноос эхлээд энэ зүйл танд илрэгдээд байгаа болвол энэ зүйлсүүд нь ирээдүйд маш хүчтэй бодлон болж орж ирэх нэ, бодлон өмнө болж орж ирэх нэ. Жинхэнэ tower те цамхаг нь яг үнэхээр ойрын 30 хоногт тохиох нэ. За цамхаг гэдэг энэ хүзэр нь ямар учиртай вэ гэдэг тэгэхээр одоо цаг нь дууссан болцсон, дуусах хэрэгтэй, болох хэрэгтэй. Энийгээ хаяад шин зүйлийг эхлүүлэх хэрэгтэй гэсэн үед хэрэггүй болсон муудсан хугацаанд дууссан зүйлсүүдийг амьдралаас зайлуулах үед tower буюу цамхаг хүзэр бууж орж ирдэг. Энэ хүзрийн үеэр их хэмжээний нуралт болдог. Ажлаас салагдах, ажлаас гарах, бизнес нурах, найз нөхөд нурах, хахацах, салах, байшин саваа алдах, нүүх шаардлагатай болох гэх мэтчлэн иймэрхүү асуудлууд баггүй тохиодог. Тэгэхээр энэ бүх сонио хүмүүсүүд нь, сонио нөлөөнүүд нь бүгдээрээ upheave буюу одоо барцад гарна гэж монголоор ярьдаг те. Барцад гарч буй байдлаар таны амьдралаас гарч явж байгаа харагдаж байна. Ялангуяа нэлээд манипуляц өндөртэй, дарангууллын шин чанартай байсан. Таны боломжуудыг, амьдралын сайхан боломжуудыг, шинэ хүмүүстэй, гоё хүмүүстэй танилцах боломжуудыг хааж исэн, араар нь муулж исэн, хорлж исэн, голж исэн. Тэ үгүй наадхаа хийж болохгүй, тэгж болохгүй, жоохон сандар тэ ингээ хэрэг та ямар ажил эхлүүлэх гэдэг бол болохгүй, над дэмий юм биш үү гэж хэлдэг гэр бүлийн гишүүн байж болно. Нэг дундагтай найз нөхдүүд их хүчтэй байгаа харагдаж байна. Найз гэсэн нэр зүүсэн. Гэхдээ яг үндэ найз биш хүмүүс их байгаа харагдаж байна. The High Priestess. Тэгээд бас за энэ хүн угаасаа онцгүй хүн. Гэхдээ хөрхөдөө аяанда өөрчлөгдөх байлгүй дээ, ангаачих байлгүй дээ гэж бодоод хараад яваад байсан хүмүүсүүд нь бас илэрж байгаа. За угаасаа ангаахдахгүй байна. Энэ хүмүүс бол яахгүй байна. Өөрчлөгдөхгүй байна гэдэг нь тодорхой илэрхий болж эхэлж байгаа харагдаж байна тийм. За тэгээд энэ хүнтэй найзлах уу, энэ төслийг авч явах уу, авч явахгүй хөөгээ шийдвэр гаргаж чадахгүй байсан зүйлсүүд дээр нь бас асуудал үүсэж байгаа харагдаж байна. За энэ сайн зүйлс дундаас өнгөрснийхээ нэгэн хүн эргэж орж ирээд танд айгүй түшигтэй, нөөлөгтэй баг нь баттай сайхан баг нь мэт болж өгөхөөр харагдаж байна. Энэ бол нэг ганц сайн зүйл харагдаж байна. Энэ хүн эртний найз байсан байж болно. BFF-тэй best friend гэж тооцдог төрлийн зүгээр найз биш, нэлийн дотн төрлийн найз. Хүн таны амьдралд эргэж орж ирээд нөөлөгтэй түшигтэй байхаар харагдаж байна. Эсвэл экс байж болно. Эсвэл хань байж болно. Өмнө нь таньдаг байж байгаад одооноос ханилж эхэлсэн хүн байж болно. Энийг хүн үнэхээр түшигтэй байх болно. Баттай хүн байж чадах болно гэж харагдаж байна. За энэ нөхцөл байдал дээр нойрын 30 хоногт юу болохыг нь нэмж харж өгье. Одоогоор бол маш олон хүн хоорондын харилцааны талаарх уншлага болж байна. Wedding, separation, passion. Нэг үзэр унсан байна. Унсан үзэр нь playfulness. За реалтчгүй групп номер 2 маань та хосын харилцаанд байж болзошгүй, эсвэл хосын харилцаанд орж болзошгүй. Хэрвээ хосын харилцаанд орж байгаа бол
энэ хүнтэй сууж болохоор юм байна, гэрэлж болохоор юм байна гэсэн маш дажгүй хүнтэй учирж байгаа харагдаж байна. Эсвэл одоо хин нэгэн хүнтэй та хамт байгаа бол энэ хүнтэй их хэмжээний маргааныг туулах болно. Ойрын 30 хоногтой их хэмжээний маргааныг туулаад, муудалцаад, уйлаад буу юм болж байгаад нэг юм ангаасны дараа, тайвширсны дараа та энэ хүнийгаа их дажгүй юм байна гэдгийг олж таньж харах болно гэж харагдаж байна. За тэгээ салах дээр хүртэл тултлаа маргалдаж муудалцаж болцсохгүй. Гэхдээ салах магадлал маш бага байгаа харагдаж байна. За тэгээд та хоёрын харилцаан дээр, таны хосын харилцаан дээр, хүн хоорондын харилцаан дээр сайхан зөөлхөн, хөнгөн, хөөрхөн энерги шинээр орж ирж байгаа харагдаж байна. За тэгээс гал халуун зүйлсүүд тохиохны гал халуун болцоонууд гал халуун ярианууд гэх мэт иймэрхүү зүйлсүүд тохиохоор харагдаж байна. За групп номер 2 маань ойрын 30 хоногтой сүү тавих гэрлэх саналыг авч болно. За тэгээ хормоо хийж болно. Хормоо их боломж бас байна. За уншлага нь ингээ сайхан боллоо. Голцоо хүн хоорондын харилцаа, романс дээр суурилсан уншлага байлаа. Ажил карьерийн талаар нэг мэдээлэл гарч ирсэнгүү. Тийм учраас би одоо нэмэлтээр нь ямар сахиус энэ мессежийг гаргаж өгч байна гэдгийг хараад өгье. За тэгээ бас ажил санхүү карьерийнхэн зөвлөгөө, таны хувийн амиас чадвар, хувийн сүнсний хөгжлийн талаарх мэдээллийг аваад өгье. За уншлага нь ингээ боллоо. Нэмэлтийг мань авах гэж байгаа бол туухгүй нэмэлтээр мань уулзъя. Хэрэг уншлага хэмжээ өндөрлөх гэж байгаа бол дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Групп номер 3 уншлагата тавтамаар ил. За The Monday буюу Moon гэд хөзрийг сонгосон байна. Сар гэсэн утгатай хөзрийг сонгосон байна. Хоёрын тоотой Swap Ideas, Seek Advice. Санаа оноо солилцоорой, зөвлөгөө аваарай гэдэг хөзөр гарч ирсэн байна. За сар гэдэг нь өөрөө зүүн билэг, далдын мэдрэмж, эмгтээлэг энергитэй холбогддог гайг байгаа. Тийм учраас энэ нь таны уншлагын хувьд ямар утгатай байх нь шууд энергийн шалгалтаар нь буюу таны одоогийн байдлыг харж өгөөд шалгая. За групп номер 3-ын одоогийн байдлыг нь харж өгье. Сахиустай нь холбогдож байна. Одоогийн байдлыг нь хэлээд өгөөрэй. За. Бурхан. За групп номер 3-ын хүнээс салсан байж болцсохгүй. Гэрлэлтээ салсан, ажлаас гарсан, төлөвлөжсэн, бодож исэн, санаж исэн зүйлсүүдээсээ болсон, болох шаардлагатай болсон маш хэцүү байдалд байгаа харагдаж байна. Яг үнэхээр яг ихнээсээ хэцүү байдалд орчихсон байгаа харагдаж байна. Их хэмжээний стресс, сэтгэл төвшөөртэй байгаа харагдаж байна, тэ. Оройн очсон авч чадахгүй байгаа болов уу? Хүнээс салсан байж болно, салах мэдээ авсан байж болно. Ямарваа нэгэн зүйл эцэслсэн гэдэг мэдээ авсан байж болно, тэ. За групп номер 3-ын одоогийн байдал дээр нэмэлт хөзөрнүүд, нэмэлт мэдээлэл харъя. Хоёр шийдвэрийн дунд гатсан байгаа. Аль шийдвэрийг сонгосон бай? Та их өөрийгөө эмзэг байдалд, тохгүй байдалд оруулахаар байгаад байгаа. Тэгээд аль нь тажигүмдээ, аль нь зүгээр юмдээ гэдгээ шийдэж чадахгүй хэцүүдсэн байгаа гэж харагдаж байна. Яг бусдаас яалтчгүй тусламж гуйх шаардлагатай, бусдаас тусламж авах шаардлагатай нэлээд хэцүү байдалд орсон байгаа юм байна шүү. За энергийн шалгалтын үеэр хэрвээ мэдээлэл нь таарж ивэл энэ таны групп мөн гэсэн үг. Хэрвээ мэдээлэл нь таарахгүй нэлээд зөрж ивэл энэ таны групп биш бөгөөд өөр группыг сонирхоорой гэж би зөвлөе. За групп номер 3-ны энэ нөхцөл байдал дээр нь би зөвлөгөө авч өгье. Яг одоогийн байдал нь нэлээд хэцүү харагдаж байгаа учраас зөвлөгөө авч өгье. Бас хоёр сонголтоор аж хоёр сонголт танд байгаа. Хоёр сонголт нь хоёулаа л дэмий юм шиг. Тэгээ алийг нь сонгох мэдэхгүй байгаа гэсэн. Энэ дээр нь би бас зөвлөгөө авч өгөөд тэгээ таны ирэх 30 хоногийг харж өгье. За групп номер 3-т зөвлөгөөг нь харж өгье. Гэр. За бас нэг үзэг унлаа. Унсан үзрийг харъя. Арслангийн үзэр унсан байна. Арслангийн урд үзэр 2 удаа гарч ирсэн. За гэрэл дээрээ 4th house дөрөвдөх гэр. За тэгэхээр өөрийнхөө орчныг өдөр тутамд хийдэг зүйлс дээр анхаараарай. Өдөр тутамд тийм хаана унтдаг, юу иддэг, тийм ариун цэврийн хаан сахих, орчин нь ямар ах вэ, тийм
өдөр тутамд ямар хобби хөтлөж гин, ямар ажлыг хийж гин, энэ бүгднийг нь жин там болгох хэрэгтэй. Яг одоо бол элдв янзын шийдвэр, том шийдвэр, огцом шийдвэр гаргах үе бол биш байгаад байна. За гаргахаас өөр аргагүй шийдвэрүүд байгаа бол тэрийг нь гаргана. Гэхдээ нэмэлт шин зүйлийг амьдралтаа оруулж ирнэ гэдэг ч юм уу тийм. Эсвэл хуучин зүйлсийг гаргаж авъя гэх мэт иймэрхүү огцом өөрчлөлтүүд, огцом дөргсөн, чичиргсэн их танаас их хэмжээний энерги шаардсан зүйлсийг хийхгүй байвал зүгээр шүү гэж сахиус нь маш хүчтэй бөгөөд ойлгомжтойгоор зөвлөж байна. За тэг гэр орчиндоо та хаана амьдарч байгаа, юу хийж байгаа, эндээ бол та өөрөө гэрийнхээ орчныхаа эзэн бол мөн гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тэг өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Тэгээ бас яг ямар амьдралтай баймаар байна, яг ямар таны төгс орд харш ямар байх вэ, төгс амьдрал ямар ах вэ, энийгээ одооноос сайн төсөөлж бодож мөрөөдөх хэрэгтэй. Одооноосоо энийгээ дүрслэх хэрэгтэй гэж харагдаж байна. Манифест гэх нь тий, яг нэг талаараа манифестийн, нөгөө талаараа яг одоо байгаа орчиндөө эзэн байх хэрэгтэй. Яг үнэхээр жин там болгох хэрэгтэй гэдэг зөвлөгөө гарч ирж байна. За хоёр сонголтоо, хоёр сонголтын харьцуултыг ингээс авч өгье. Тэгээд гол сэдв рүүгээ орох болно. За групп номер 3-ын хоёр сонголтын харьцуултыг авъя. Сонголт номер 1, сонголт номер 2. Entrance. За ерөнхийдөө бол зөвлөгөө болон сонголтууд нь маш эерэг гарч ирж байгаа учраас таны нөхцөл байдал бүр одоо юу гэх юм, бүр тийм 100% суйрлын, буцах боломжгүй суйрлын нөхцөл байдал бол биш юм байна шүү. Маш олон хаалганууд нээлттэй байна, маш олон бололцоонууд байна. Танд асар хэмжээний хүч чадал байна гэдгийг сахиусууд нь сануулж байна. За нэг ихний сонголт нь их оюун ухаан шаардсан, төлөвлөгөө шаардсан, бодлого шаардсан, стратеги шаардсан сонголт байна. Хоёр дахь сонголт нь болохоор таныг шинэ амьдрал руу хөргөж өгөх сонголт байна. Хоёр дахь сонголт нь бас таны мандалт орттой холбоотой байх болно. Таны мандалт орт юу вэ гэдгээс хамаарна. Их хүмүүсийн хувьд мандалт орт нь арслангийн мандалттай байж болцсошгүй тий. Яг л мандалт ортын сум 5 дугаар гэр болон арслангийн орд руу зааж байна. За тэгэхээр нэг сонголт нь жоохон хүүтэн зөвхөн нөгөөх нь болохоор таныг бүр амьдралыг нь хувиргаж өгнө гэсэн юм сонголт гарсан байгаа. Энэ хоёрын нэмэлт зөвлөгөө нь харъя. Тэгэхээр энэ хоёр сонголт номер 1, сонголт номер 2-ын нь ялгаа бол нэг нь жоохон толгой гашлахсан хэмжээний төвшний, нөгөөх нь болохоор их хэмжээний өөрчлөлтийг танаас шаардах боловч таныг шинэ амьдралд хүргэнэ гэсэн ийм хоёр сонголт байна. Тэгэхээр ерөнхийдөө бол шинэ амьдралыг сонгосон нь зүгээр болов. Шинэ амьдралыг сонгохын тулд маш олон зүйлсийг бүр мөсөн хаях орхих хэрэгтэй. Гэхдээ энэ үйлдэлийг яг одоо хийх биш, сонголтоо одооноос гаргачаад төлөвлөгөөгөө тэр хүртэл сонголтоо шийдвэр гаргах хүртэл төлөвлөж болно шүү гэж бас давхар хэлж байна. Яг одоогийн өдөр тутмын төвшөнд бол энэ уншлагыг сонсож байгаагийн өнөөдөр маргааш нөгөөдрийн төвшөнд бол та янз бүрийн шийдвэр гаргахгүйгээр яг орчиндөө анхаарах нь тийм үү? Өөрийнхөө орчиндөө эзэн, гэрийнхээ эзэн, өөрийнхөө цагийн хуваарийнхаа эзэн болох хэрэгтэй гэж харагдаж байна. За одоо таны ирэх 30 хоног ямар шүү байдалтай байх нь харъя. Групп номер 3-ын ирэх 30 хоногт юу тохиох вэ? Ямар байдалтай байх вэ? Хараад өгье. Boundaries, хэл хязгаар, loyalty, confidence. За хин танд үнэнч вэ, хин танд үнэнч биш вэ гэдэг нь ойлгомжтой тодорхой харагдах болно. Үнэнч хүмүүс маш ихээр дэмжлэг болж орж ирэх болно. Гэхдээ жоохон хил хязгаар, таны хил хязгаарыг зөрчсөн асуудал бас тохиох болов уу гэж харагдаж байна. 23-ын тоотой, 38-ын тоотой. За энэ хүзэрнүүдийг энэ базаж утгахыг гаргаж өгсөн хүзрийг харъя. Enlightenment, connection. Эргэн тойрны харилцаануудынхаа далдын утгыг тоолж харах болно гэж харагдаж байна. Харилцаануудынхаа мөн чанарыг олно гэсэн үг. Зарим хүмүүс таны хил хязгаарыг зөрчих боломж, зарим хүмүүст олдох болно. Энэ тохиолдолд тэд нар яаж байна те хил хязгаарыг зөрчихийг сонгож гинөө эсвэл таны хил хязгаарыг хамгаалахыг сонгож гинөө гэдэг нь харагдах болно. За зарим хүмүүс болохоор нэрнгээсээ хил хязгаарыг зөрчиж байгаа. Зөрчснөөр өөрийнхөө үнэн төрхийг харуулах болно. За бас та ойрын 30 хоногт сахиуснуудын оролцоо таны амьдрал маш хүчтэй байх болно. Танд асар их хэмжээний мэдээллийг оруулж өгнө. Энэ мэдээллүүд нь давтагдсан тоо янз бүрийн синхронуудаар маш хүчтэйгээр илэрх юм шүү. Энтэй энийг маш сайн ажиглаарай.
гэж харагдаж байна. За бас шууд утгаараа ирэх 30 хоногт та нохоо тижээж болно те, нохоотой болж болно. Эсвэл нохоотой холбогдолтой эерэг зүйл тохиох болно гэж харагдаж байна. За ирэх 30 хоногт нэмэлт мэдээллийг харъя. Нэмэлт мэдээллүүдийг харъя. Зарим хүмүүс таныг хамгаалах болно гэж санагдаж байна. Таныг гадны өөр хүнээс хамгаална те. Таны хийх хязгаарыг хамгаалаад зогсохгүй, таныг бусад хүмүүсээс хамгаалж өгөх болно. За 3 үзрэн гурлаа шар өнгөтэй гарч ирсэн байна. Temperance, Eight of Pentacles, Queen of Pentacles. Ямар ч үглээсэн ирэх 30 хоногт та амраа молон болгож чадна. Тодорхой хэмжээний сэтгэлийн орчны 5 тухайн амраа молон олох боломжтой гэж харагдаж байна. Бас энэ амраа молонг олохын тулд тийм чих хэмжээний хичээл сэтгэл орох шаардлагагүй байж болно. Зарим нэгэн балансаа алдсан, тэнцвэрээ алдсан зүйлсүүдийг сайхан зохицуулж өгөх юм бол тэгээ болчихно. Та одоо их стресстэй орчинд байгаа тийм, энэ стресснээс гараад амраа молонд очихын тулд их хэмжээний хичээл сэтгэл орно, маш их зүйлийг зөөлгөн ингэж бодож иж болцсошгүй. Яг үндэ тийм биш нэ. Зүгээр тэнцвэргүй байгаа энергийг тэнцвэржүүлж өгснөөр та бүрэн амраа молон болох боломжтой. Ямар ч орчинд байсан бай тийм. Амраа молон болох боломжтой гэдгийг олох болно. За энэ temperance, баланс, ямар нэгэн зүйлийн балансыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэнцвэрийг нь олох хэрэгтэй гэдэг байгаа. Энэ тэнцвэрийг нь олох хэрэгтэй зүйл дээр нэмэлт мэдээлэл харъя. Knowledge, мэдлэг. Being a left eye, зүүнүүд гэдэг нэртэй сахиусны хөзөр гарч ирсэн байна. Зүүнүүд, баруунууд байдаг тий. Тэгэхээр зүүн буюу логик тархиараа ашигласнаар логик тарих болон сүнслэг мэдээлэл хоёрыг зөв балансжуулж зэрэг авч явснаар та сэтгэлийн амраа молонд хүрэх болно. Аль нэгэнд нь туйлшрахгүй байх нь тийм үү? Тэгэхээр сүнслэг мэдээллийг авнаа гэж таруу уншлах сонсоод араас нь бөөл намаар яваад дон засал хитрхийг уншуулна гэдэг ч юм уу. Ингэх юм бол хитэрчих нэ тий. Харин логикоор явна гэсэн нэрээр сүнслэг ертөнцийг, энерги ертөнцийг, сахиусны ертөнцийг тэр чигт найрах юм бол бас хитэрчих нэ тийм үү. Энэ хоёрыг хамтд нь хослуулад энэ хоёр логик болон сүнслэг ертөнц хоёр хоёулаа яаж нийлж гин, хаанаа нийлж гин, хаанаа уулзж гин, хаанаа огтлцож гин гэдгийг та олох хэрэгтэй. Тэгэхээр энэ ерөөсөө бясалгалын ажил нь тийм үү. Дотоод бясалгалын ажил нь. Дотоод бясалгалын ажиллаар та өөрийн хувьдаа тэнцвэрийг олох юм бол гадны ертөнц яаж хэцүү шуурж исэн бай хамаагүй та дотоод амраа молонг олох болно. За тэгээд дотоод амраа молон орж ирэнгүүт араас нь махан биеийн эд материалын тий гэр орны орчны санхүүгийн ажил карьерийн аюулгүй байдлын амраа молон хангалуун байдал орж ирнэ гэж харагдаж байна. За бүх групп дээр санхүү ажлын хангалуун амгалан байдал орж ирж чадна гэж бол гарч ирээгүй. Тэгэхээр би танд худлаа ярьж байгаа юм биш те, энэ бол яг үнэхээр боломжтой гэж харагдаж байна. Үнэхээр боломжтой. Тэгээ дээрээс нь та энэ сайхан үржил шимтэй суур өөртөө босгож өгж байгаа харагдаж байна. Энэ үржил шимтэй суураас том агуу мундаг сайхан зүйлсийг босгох боломжтой болно гэж харагдаж байна. За үүн дээрээ нэмээд зарим хүмүүсийн үнэн төрхөнд харагдана, зарим хүмүүс таныг хамгаалж өгнө. За сахиусууд нь маш их хэмжээний тоо синхронуудыг харуулж өгнө гэж гарч ирсэн байгаа. За ерөөхдөө бол ирэх 30 хоног нэм байх нь маш ойлгомжтой байна тийм. Түүнээс ч тийм том хөдөлгөөн энэ огцом хөдөлгөөнүүд одоохондоо ойрын 1 сард бол хийгээд бол дэмий байж болцсохгүй гэдгийг бас сахиус нь хэлж өгöd байгаа. За уншлахын эхнийх нь хэсэг ингээд боллоо. Одоо нэмэлтээр нь болохоор та ямар сахиусаас мэдээлэл авсан бэ гэдгийг хараад өгье. Тэр тухайн сахиус нь нэмэлт ямар зөвлөгөө хэлж өгмөрийг хараад өгье. За бас романс хосын амьдрал гарч ирээгүй учраас тэр талаар нь жаахан ухаж мэдээлэл авч өгье. За хэрэг манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол комент болон description дээр холбоосыг сайхан бэлдээд өгсөн байгаа. Тэн дээр сайхан ороод амархнаар авах боломжтой. Нэмэлтийг авах гэж олдохгүй нэмэлтээр маань уулзъя. Тэгээд хэрвээ бичлэгээ энэ өндөрлөё гэж байгаа бол танд өндрөөс өндөр амжилтыг хүсье, сайн сайхныг хүсье. Тэгээд цаг үн цэнтэй цагаа надтай өнгөрүүлсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.